Сайн бацхан уу өнөөдөр та бүхэндээ хайрын мэрэг хийхээр шийдлээ. Лисан. За тэгээ Лиса болоод хүзрийн мэрэг YouTube сувгаараа минчилж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Өнөөдрийн сэдэв бол нэг юм одоогийн хосын харилцаатай байгаа хүн ч юм байна уу, экс ч юм байна уу, краш байна уу хамаагүй тухайн хүний чиний үзүүлэхийг хүсэж байгаа хүний чинь өнгөрсөн чамааг одоо 1-2 сарын өмнө ч байж болно. За X-ийн хувьд бол 1-2 жилийн өмнө ч байж болно тийм үү? Ямар хүн үзүүлж байгаасаа шалтгаална. Өнгөрсөн чамааг юу гэж боддог байсан? Одоогийн чамааг гэх сэтгэл, бодлыг үзээд өнгөрсөн чамааг гэх сэтгэл, бодлыг үзээд одоогийн чамааг гэх сэтгэл, бодлыг үзээд дараа нь юу гэхээр цаашдаа хийх үйлдэлийг үзэх болно. Цаашдаа ямар үйлдэл хийх вэ? Юу санаачлах вэ? Тэгээ ямар хуу ирээдүй харагдаж байна вэ гэдэг талаар мэрэг орох болно. За тэгээд надтай холбогдох хаяг Facebook, Instagram хаяг болон онлайн дэлгүүрийн линкүүд description box дээр байрлах болно. Дандаа хилээд байхад зарим хүмүүс мань ойлгодгүй яаж холбогдох вэ гэж асуугаад байдаг. Гарчны доор заасан сум буюу description box руу дараад ороход эхлэх 3 бүлгийн 1 2 3 дугаар эхлэх минут, секунд болон холбогдох хаягууд, дэлгүүрийн хаягууд бас байрлсан байна. Дээрс нь энэ ерхий таарад уншлах болохоор хүн болгон 100% таарах албагүй. Тэгтээ огт таарахгүй гэсэн үг биш. Тийм болохоор авах гэхин ухаанаар хандаарай. Хоёрт би дандаа илдэг. Хүүсийн ялгаа байхгүй. За намайг сүүлийн үед би хитрхи тооч бөгөөд тодорхой яриад байдаг юм шиг байна. Зарим хүмүүс минь жоохон дэлгэрэнгүй ярил дуртай байдаг юм шиг байна гэдгийг анзаарлаа. Тийм болохоор өнөөдөр би ийм жоохон дэлгэрэнгүй ярина. Аль болох чадлаараа тэнгууд нь за бас бити нугшаад байна гэрээ. Тэгээд заримдаа олон хүн үздэг болохоор хүн болгоны аашиг олох надад хэцүү. Тийм болохоор ерөөсөө хамгийн чухал арга нь юу вэ гэхээр өөрийнхөө л үзье да. Тэгтээ ерөөхдөө хэрэв надад болж бүтэхгүй алдаа дутагдлаа гэвэл үүнийг айтаахан хэлж байгаараа тийм үү те ингээд чи ингээд энэ шүү ингээд шиг гэхгүй өөрөө ингэчүүл зүгээр юм уу тэгчүүл зүгээр юм уу да гэдэг байдлаар хэлвэл мэдээж би алдаа дутагдлаа. Залруулахыг хичээх болно. Тэгээд миний ураа бол сошиал соёлтой оролцъё гэдэг ураагаа. За тийм ээ. За тэгэхээр сая сэдв бол ерөөхдөө ойлгомжтой хэлсэн бах те. За тэгээд сэтгэлдүүдээ комент хэсэгт үлдээгээрэй. 1 дугаар нь amethyst, 2 дугаар нь ягаан болоор, 3 дугаар нь энэ цөлийн сарнай. Энэ болохоор ерөөхдөө Австрали улсад зөвхөн ургадаг юм. Эсэн цөлөөс гаргаж, эсэн цөл дундаас олддог юм чулуу болохоор сарна шиг хэлбэртэй болохоор цөлийн сарна гэдгээр алдартай. Миний хамгийн дуртай чулуу байна. Тэгээ стресст хэрэггүй зүүн бэлэгтэй найдаад баг зэргийн гүнзгий амьсгаа авч агаад тэгээд сайн төвлөрөөд чулуугаа сонгоорой. Бичлэгийг стоп хийж агаад зогсоож агаад сонгож агаад үзэж болно тийм ээ. 1 amethyst, 2 ягаан болоор, 3 цөлийн сарнай. За сонголтоо хийсэн байх гэж найдаж байна. 1 дугаараас эхэлцгээе. За 1 дугаараас сонгосон хүмүүс маань таараад уншлахтаа тавтай барил. За хэнийг ч бодож исэн хамаагүй би төрүүлсэндээ өнгөрсөн чамааг гих сэтгэл санаа бодол нь ямархуу байсан бэ гэдгийг үзье. Одоо би жоохон oracle card-ыг төлхөө ашигласан байгаа. Healing family issue. За тэгээд чиний бодож байгаа дотроо үзүүлэхийг хүсэж байсан хүний хувьд бол ийм байсан байна л да. Чамтай уулзахдаа эхнэрээсээ салцсан, нөхрөөсөө салцсан, гэр бүлийн асуудалтай байсан. Хүнтэй чи хайрын романс үүсгэсэн байна өнгөрсөнд. За мэдээж your love life benefits as you forgive your parents гэж
бага насандаа тэ эцэг эх нь одоо докторгүй харилцаатай байсан, салгаад явсан, өнчирсэн хүнтэй чи уулзаад татагдсан байх боломжтой. Одоо үед л гэр бүл салалт маш их байгаа, хүүхдүүд өмчирч байгаа шүү дээ. Өмнө нь ч бас тийм байсан. Тэгээд ерөөхдөө бол гэр бүл эцэг хэн салснаасаа болоод хайр дурлалт итээдгүй, хашир ханддаг. Бас тийм хүнтэй танилцаад нэлээ их татагдсан байна. Бас дээрэс нь өөр нэг шалтгаан юу вэ гэвэл чамтай очихдаа эхнэрээсээ салцсан байсан, эсвэл нөхрөөсөө салцсан байсан ч гэдэг юм. Тодорхой хэмжээгээр юм гэр бүлийн маш их асуудалтай байсан байна л та. Нэлээд гэр бүлийн асуудалтай байсан байна. За тэгээд ерөөхдөө хэлэхэд бол өөрийнхөө айдсаасаа болоод нэг их чам дээр одоо үнэн сэтгэлээ зориулж чаддгүй, эсвэл ингээд чамтай яаж харьцах учраа олдгоо те, чам дуртай боловч эксээ мартдаггүй ч юм уу, нөгөө хуучин эхнэртэйгээ нөхөртөөгөө хуучин найзхан доож байдаг юм, ингээд харилцаа холбоо дуусаагүй, адармаатай асуудлууд нь дуусаагүй те, бас гэр бүлийн асуудал дунд чинь хүүхэд хуучин эхнэр гээл маш юм гэр бүлийн гэрлэлтийн хүнд проблемтай асуудалтай байх юм чинь хүнтэй бол танилцсан харагдаж байна. Тэгээ миний мэдэрснээр бол энэ хүний хувьд бол чи таалагддаг байсан, чамд дутуу сэтгэл гаргасан байна. Чамтай уулзаад байсан боловч эргэж буцаж хуучин эхнэртээрээ ч юм уу, хуучин найзхан дээрээ, хуучин нөхөрлөгөөтэй гүүж очиод ерөөсөө ингээд 100% чам сэтгэл зүрхэд зориулдаггүй байсан байна. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юу гэхээр энэ юм өрөөсгөл хайр байжээ. Чийлэх хайртай юм уу, их сэтгэл гаргаад байдаг боловч нөгөө л гэр бүлийн асуудал, нөгөө л эсвэл чамтай уулзаад би чамд хайртай, би чамаас сонгоно, би эхнэрээс салах болно те, эсвэл би чамд хайртай хүүхдээ бодож салчихдаггүй байна, би нөхрөөсөө салнаач гэдэг юм уу, нэг иймэрхүү зүйлийг амлаад байдаг боловч хоосон амлалт ч юм шиг те, нөгөө хийж өгдөггүй, дуусгадаггүй. Чамаа нэг юм second буюу хоёр дахь одоо за муухай арилууд нэг запааслаад байгаа ч юм шиг тийм үйлдэлүүдийг хийжсэн гэж надад мэдрэгдэж байна. Гэхдээ явагт сэтгэлгүй байсан гэж хэлэхгүй ч гэхдээ хамгийн их сэтгэл гаргадаг нь бол тухайн үедээ өнгөрсөнд чи байсан байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр чиний үзүүлж байгаа хүн чинь бол ихэнхдээ бол те чамтай уулзалтаа өнгөрсөн өмнөх харилцаагаа бүрэн гүйцэд дуусгаж чадаагүй байсан хүнийг чи үзүүлжээ гэж би харж байна. Ихэнхийнх нь хувьд бол тэгж мэдэрч байна. За тэгвэл одоогийн чамаагийн сэтгэл санаа бодлыг харцгаая. Чамааг одоогийн их сэтгэл санаа бодол ямархуу байр суурьтай байна уу гэдгийг харъя. Одоо болохоор миний мэдэрснээр бол хэний ч үзүүлсэн бай, би төрүүлсэндээ X байна уу, одоогийн хамтрагч байна уу, хосын харилцаатай хүн байна уу, хамаагүй бас л нөгөө нэг өнгөрсөндөг чамаас өмнө харилцаатай байсан хүнээсээ болон өнгөрсөндөг хүүхэд насныхаа одоо травмагаасаа салж чадаагүй сэтгэл зүрх нь шархлаатай хിവэрэ байна. Тэгсэн мөртлөө чамаас салахыг хүсэхгүй байгаа нь яг тэгвэл энэ хүн чамаас салчих юм бол улам л зовлон нэмэгдэхээр харагдаж байна. Чинь хүний хувьд бол юу гэж, чинь хүний хувьд бол зовлонгийн нэгдгээч, зовлонгийн нэмгэлдэг хүн юм байна. Чиний хажууд байхаараа сэтгэл зүрхнийхэн шархаа тодорхой хэмжээгээр эдгэж чаддаг болохоор чамаас салж чаддгүй юм байна. Гэхдээ л дахиад нэг дутуу зүйл нь юу вэ гэхээр хэдий тийм ч чамгүйгээр амьдрч чадахгүй, чи зүрх сэтгэлийнхэн зовлонгийг ойлгодог, эдгээдэг боловч дахиад цаашдаа чамтай харилцаагаа одоо өргөжлүүлэх хэсэгтэрээ
дахиад эргэлзээтэй хийвэр байсаар л байгаа харагдаж байна. Тэгэл ялангуяа их нэртэй байсан ч юм уу те нөхөртэй байсан хүнтэй суудсан байсан хүнийг үзүүлж байгаа бол те одоо хүртэл хуучин их нэрээ хуучин нөхрөө мартаж чадахгүй нөгөө л хийвэндээ зовж шаналцаар байгаа харилцаатай харагдаж байна. Тийм болохоор хайрын гурвалжинд орсон хүмүүс маань бас нэг дугаарыг илүү их сонгож үзүүлж байгаа харагдаж байна. Би түрүүлсэндээ чамтай танилцсаа их нэрээсээ сална гэж хэлээ салахгүй яваад байдаг ч юм уу. Нөхрөөсөө сална гэчээд салахгүй явал запааслах маягтай байгаад байсан гэж хэлсэн. Одоо хүртэл энэ хүн одоо үзэл бодол нь чамаг их мэдрэмж нь урдных шиг л байр байдалтай байгаад байна. Тэгсэн мөртлөө чамаас салахыг хүсдэг. Яагаад гэвэл чи энэ хүний зовлонгийн нэмгэлдэг уу гашиг минь нэмгэлж өгдөг болохоор энэ хүн чамгүйгээр байж чадахгүй. Чи энэ хүнээс холдыг гэх юм бол тэр хүний хувьд бол маш их зүрх сэтгэлээр шархлах болно. Улам л зовлон нэмэгдэх болохоор айдастай байдаг. Тийм болохоор чамаас салахыг хүсдэг юм байна. За өнгөрсөн одоогийн мэдрэмж бол ийм байна. Тэгвэл хамгийн чухал юм нь юу гэхээр цаашдаа энэ хүн ямар үйлдэл хийх вэ? Энэ илүү чухал тийм үү те. За тэрийг харцгаая. За чиний сэтгэлтэй хүн чинь цаашдаа ямар үйлдэл хийхээр байна вэ харъя. Та хоёр тэгээд үзэж байгаа хүмүүсээс шалтгаалаад одоогийн байдлаар уулзахгүй холбогдохыг хүсэхгүй ч гэдэг юм уу. Маргаантай төр зүрийн ч юм уу салалтын байдалтай байгаа гэж бас харагдаж байна. Тийм болохоор бас чамаас холбогдохгүй ингээд байгаа болохоор сэтгэлээр унсан зүйл бас байна л да. Чиний хувьд бол юм нэг бол намайг сон, нэг бол тэр хүнээ сонгоод яваа. Би бүр залхаж байна гэсэн байр байдал дээр байгаад байгаа нөгөө хүн болохоор нөгөө л би салнаа, би үнэхээр болгоно бүтэнэч гэдэг юм уу те. Үнэхээр тэр хүнийг мартсан, би чамтай л байх болно гэж аман дээр яриад байгаа боловч нөгөө л үйлдэлээ юу хэмдэ. Ерөөсөө ямар нэгэн шийдвэртэй үйлдэл хийхгүй улмаас чи бас залхсны улмаас болио те одоо би тэсгүй нэ гэдэг зүйлийг хийсэн байж болно. Тэрний улмаас бас энэ хүн зовлонгийн нэмэлтэг эмхтэйгээ зовлонгийн нэмэлтэг эрхтэй гэдэг ингээд салсан, холцсон харилцааны асуудалтай байгаа болохоор сэтгэл зүрхний хувьд бол шаналсан харагдаж байна. Цаашдаа хийх үйлсийг харъя. Энэ чиний сэтгэлтэй хүний цаашдаа хийх үйлдэл. Одоохон ч хөцрүүд замбрааг байна уу те одоо. За сүүлийн хүмүүс маань twin flames буюу ихэр дүл гэдэг үгийг зүйлийг маш их мэддэг болсон. Yin yang energy буюу тэ хараач байна. Хоёр бас twin flame байх магадлал өндөртэй байна. Ихэр дүлүүд байна. Тэр хүний цаашдаа хийх үйлдэл бол надад жоохон таарах юм мэдээ. Юу гэхээр өнгөрсөн тугаа зуралдаал байх болно. Ирээдүйд цаашдаа ч чамтай байхаараа нар мэт ирч хүчийг авдаг аз жаргалтай байна. Байхаа хувьд бол байна. Тэгтэл чамтай буцаж нийлэх үү, зөвхөн чамайг хайрлаад өөр эмэгтэй хүнийг сонгохгүй эсвэл өөр залууг сонгохгүй ч байдаг юм уу. Хуучин хүнээ мартаад зөвхөн чамайг сонгох гэдэг дээр дараагийн үйлдэл нь бол шийдвэр гаргаж чадахгүй нөгөө л нэг юм өөгч биш булчиргаач биш гэж ярьдаг шүү дээ. Би чам зайн надад жоох хугацаа өгчих. Би надад асуудал байна. Тэр хүнтэй холбоотойгоо миний хуучин ихнэр болохоор миний хуучин нөхөр болохоор яач арга бит хоёрын дунд гэр бүлийн харилцаа байгаа болохоор хүүхдүүд байгаа болохоор ч гэдэг юм жишээ авч хэлж байгаа шүү дээ. Заавал хүн одоо ингээд ихнэр экс ихнэр нөхөртөйгөө бас гэхэд хэцүү боловч хуучин эксээсээ бас салбар байж болно тийм үү те. Хүн хүний үзүүлж байгаас шалтгаалаад
өөрөөр байдаг. Тийм болохоор тэгж хэлээд байгаад боловч хэлсээр нөгөө л үгээ хэлсээр байх болно. Тэнгүүтээ одоо чамаас өмнө харилцаатаас X-ээ хийж мартчих чадахгүй болохоор чамтай цаашдаа харилцаагаа үргэлжлүүлэх үгүй юу гэдгээ ерөөсөө шийдвэрлэж чадахгүй яваад байх нэ. Тийм болохоор чиний сэтгэлийг ингээд хүлээж аваад харилцаагаа дараагийн түвшинд гүнзгийрүүлэхдээ эргэлзээтэй байх нь байдлыг илүү ажиглах төвчээртэй байх шинжтэй байна. Заримдаа ирээдүйд шүү. Дараагийн үлд нь бол заримдаа алга болчихно. Гинт гарч ирэл би чамаа сансан надад жаахан цаг хугацаа өггингүүтээ дахиад алга болчих. Дахиад чамаа ингээд төөрөлдүүлэх зүйлийг бол хийх л дээ. Төөрөл үзүүл нь юу гэхээр амалж байгаа л гээл хоёр ялцаа юм ас жунтарсан хүүтэй үндий байх үйлдэлийг дахин давтна. Ерөөсөө циркл ингээд яваад байгаа амьдралын ингээд циркл чи ингээд өмнө нь одоо хэдэн жил ч юм уу ийм харилцаатай хоёр байсан бол өмнөгшгөө нөгөө давтамчин дараагийн үйлдэл дээр нь явагдал байх нь гэсэн. Нэг юмыг хосын харилцаагаа ч юм чамтай байгаа харилцаагаа нэг тал руу шийдэж чадахгүй. Нэг бол дуусгах чадахгүй. Нэг бол зөвхөн чамаас сонгож юм дараагийн шатанд харилцаагаа ахиулж чадахгүй. Нэг бол бүр чамаас холдон явж чадахгүй. Ингээд юм дандаа ингээд чамааг эргэлзүүлсэн яах гэдэг юм мэддэхгүй. Дундын байдалд оруулах үйлдэл нь үргэлжилэх нэ харамсалтай. Тэгээд салахчгүй, нийлэхчгүй. Ийм л үйлдэлүүдийг би ойрын ирээдүйд олж харж байна. Хоёр бол нэлээд токсик твин флеймүүд байхаар байна. Заримдаа ч нөгөө хосын харилцаагаа бодоод тодорхой хэмжээгээр ямар нэгэн үйлдэл хийя гэж боддог боловч өөрийгөө л хорлоод байна л да. Ерөөсөө өөрийгөө л хорлоод байна. Хэцүү адарматтай л хүнийг их үзүүлж байна да. Тэгээд энэ угаасаа хайрын гурвалжин харагдчих байна. Чамаагүй тэрийгүү чамаагүй гэдгээ сонгож чадахгүй хэсэг хугацааг бол өнгөрөөх нь өмнө ч тийм байсан одоо ч тийм байхаар харилцаа байна. Тэгэл хаяа чамд амлалт өгчвөл чи хүлээгээл байдаг. За нөгөө хөөцөөс халанч гэдэг юм уу? Эсвэл одоо хуучин хүнтэйгээ бүр сэтгэлэн дууссан гэсэн. За одоо ингээд бид хоёр нэг гэрт орж амьдрах юм болоо бас тодорхой хэмжээгээр удаан хугацаанд хүлээлээ штэ тэ. Хүлээсэн байхад одоо яах бол гэж бод дахиад гинт алга болол. Тэгснэ нэг амлалт өгөөл надад цаг хугацаа хэрэгтэй ч гэдэг юм уу? Тэгэл чамаа нэг хүлээлгсэн байдалтай нэг иймэрхүү онцгүй зөвлөдүүдийг бол олж харж байна. За тэгэхээр тухайн үзүүлж байгаа хүнээс хамаарат янз янз байдаг. Би хийсэнтэй X эхнэр чинь байж болно. X найз охин чинь байж болно. X нөхөр чинь байж болно. X биш юм ахад одоогийн харилцаатай хүн чинь чамаас өмнө их нэртэй нөхөртэй байсан амьдралтай байсан хүний чинь үзүүлж болно. Ингээд ерөөхдөө хэлэх гээд байгаа юм нь бол агаар нэгэ, утга нэгэ. Яг чаргуу нэг юм хайрын гурвалжинтай цааштай үргэлжлэхээр харагдчих байна. За иймэрхүү зүйлүүдийг бол олж харж байна. Салж нийлээл нийлэл салгаал. Тэгснэ нийлэхчгүй, салгахчгүй. Энэ цаашдаа хэр удаа үргэлжлэхийг бол яг үнийг хэлэхэд бол би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Энэ бол цаг хугацаагүй мэрэг. Дээрэс нь би өнгөрсөн одоогийн энерги болон ирээдүйн энергийг бол мэдрэхэд бол иймэрхүү зүйлийг олж мэдлээ. За. За бүгдээрээ 2 дугаараас эхэлцгээе. За ингээ нэг дугаараа иймэрхүү байлаа. За 2 дугаарыг сонсон хүмүүс мэн таараад уншлахтаа тавтай морилт таны сэтгэлтэй байгаа бодож байгаа хүн хинч байж болно те. Өнгөрсөн таны юу гэж бодож байсан бэ гэдгийг энэ хөзрөөс хараад би өөрхөн зүүн билийг ашиглаад тайлбарлаж өгөн дараа нь таныг одоогийн гих сэтгэл бодол санааг үзээ цаашдын одоо хийх үйлдэл ирээдүй юу байх вэ гэдгийг харцгаая. 2 дугаар буюу ягаан болрыг сонгосон хүмүүс мэн. Өнгөрсөн бол чамаа энэ бол яг л миний бодож байсан хүмүүс байжээ гэж бодсон байна. Чамтай анхны харцаа бараг учирсан гэх юм уу? Эсвэл 1-2 удаа болзоонд яваад ч юм уу эсвэл хэдэн удаа бол за ерөөсөө энэ миний суух хүн байна. Энэ хүн бол миний за энэ хань байна. Энэ хүн бол миний soulmate байна. Энэ хүнийг бол алдаж болохгүй. Эцээд сайгаадсан би одоо өөрхөн soulmate, twin flame олчээ гэсэн мэдрэмжүүдийг авдаг байсан байна. Тэгээд this will be one.
This is the romantic of lifetime. True and lasting love is here for you. Энэ бол гайхалтай эерэг мэдрэмж байна. Уулзаал хэд уулзаал энэ эмэгтэй бол яг миний суух хүн байна. Энэ охин бол яг миний суух хүн. Эсвэл найз охин болох хүн байна гэсэн маш их хүчтэй, романтик гал галуу харилцааг чамаас гүнзгий хайрыг өнгөрсөнд бол мэдэрч байсан байна. Одоо ч чинь хүнтэйгээ холбоотой байж болно. Одоо ч чиний найз залуу байж болно. Нөхөр байж болно. Тэ би хийсэн олон хүн үзэж байгаа болохоор тодорхой хэмжээгээр юм тайлбар тавихыг бол хүсэж байгаа. Хэнийг ч үзүүлсэн бай би хэлсэн. Өнгөрсөн одоогийн бодол болон ирээдүг үзэх болно гэж хэлсэн. За тэгэхээр энэ дээр бол үнэхээр гоё гэгээлэг зүйл энэ гал халуухай чамд бол хайртай юм байна. Анхны харцаар зарим хүмүүс нь бол анхны харцаар чамааг хараад бүр дууралсан байна. За энэ яг миний бодож байсан мөрөөдлийн найзах, энэ яг миний бодож байсан мөрөөдлийн эхнэр болох эмэгтэй хүнтэй би учирчлаа штэ гэсэн гайхалтай догтлон мэдрэмжийг бол авдаг байсан байна. За тэгвэл тэр хүний чамааг их одоогийн сэтгэл санаа бодол мэдрэмжийг үзье. Одоо гэр бүлийн хүмүүс 2 дугаарыг сонсон байхаа. Хосын харилцаа тийм нөхрөө үзүүлж байгаа, найз залуу үзүүлж байгаа, эхнэрээ үзүүлж байгаа хүмүүс энэ хөө 2 дугаарыг сонгосон гэж би хараад байна. Заримдаа хоёронд асуудал үүсдэг одоогийн байдлаар. Ер нь бол би нэг салт сарилсан юм уу эксээ үзүүлж байгаа хүмүүс 2 дугаарыг нэг үзүүлж байгаа гэж бодох нь. За гэхдээ боломжтой олон хөө үүсэх болохоор тэ хоёрын гэр бүлийн харилцаа чинь бас асуудалтай байдаг. Хосын харилцаа чинь бас одоогийн байдлаар адармаатай байдаг бололтой. Хоёр хэрэлдэж маралдаг ч юм уу тэ буруугаар ойлголцсон зүйл гаргаараа чиний хос чинь чиний одоогийн бодож байгаа хүн чинь үүн дээрээ зовдөг, шаналдаг. Үүний улмаас залхаараа заримдаа ганцаараа баймаар санагддсан байна. Хэрвээ одоо үзэж байгаа чиний найз залуугаа нөхрөө үзүүлж байгаа бол одоо нэг хэсэг тустай байгаа бол би бол гайхадах юм байхгүй. Хитрхийх хэрүүл уралтай хосын харилцаа ч юм уу гэр бүлийн харилцаа байгаадгаар тухайн хамтрагчаа хосоо бас залхаах зүйл гардаг болохоор тэр хүнд тийм үү нэг юм тодорхой хэмжээгээр тустай ганцаараа цаг хугацаа хэрэгтэй байдаг да. Тэгтээ харилцааг бол ерөөхдөө салгах хүсэлгүй хэдийд хоёрын донд төр зургийн салалт ч юм уу хэрүүл маргаан зовлон шанал байдаж буцаж нийлэх буцаж асуудлуудаа авч үлдэхийг хүсдэг зорилготой байна. Нөхрөө үзүүлж байгаа хүмүүс юм уу те найз залгаа үзүүлж байгаа хүмүүс бас 2 дугаарыг нэлээд сонгосон байна. Чиний амьдралд хоёр хэрүүл маргаантай байна уу асуудалтай байна уу хамаагүй чамаас салаад байх сонирхолгүй. Нөхөр хүнийхээ үүрэг найз залгах хүний үүргийг бол биелүүлэх сонирхолтой, биелүүлэх хүсэлтэй байдаг. Гэхдээ яах вэ? Заримдаа бүр үнэхээр ингээд тойр занд амар маралдаг ч юм уу ингээд бүр чамаа бүр учир зүгэн чиний яг юу хүсэж байгаа ойлгохгүй болохоор зүгээр энэ харилцаанаас бүр яваад өгчих юмсан. Ядаж нэг 7 хоног ч юм уу гадагшаа явах юмсан. 7 хоног ч юм уу ганцаараа байх юмсан тий эрх чөлөөг мэдэрх юмсан гэсэн юм бодол байдаг юм байна шүү. Тэгээд хоёр одоогийн юм байдлаар хэрүүл маргаантай ч юм ингээд төр зүрийн проблемтай байгаа бас хүмүүс бол харагдаж байна. Тэгтээ чамаагийн сэтгэл нь байдаг. Ялангуяа эхнэр нөхөр болсон хурмаа эцэн нэг гэрт орсон хүүхэдтэй болсон хүмүүсээ бол салт сарних бодол нь бол нэг байхгүй шүү. Зүгээр төр зүрийн мэдрэмжийг би бол хэлээд байгаа тийм. Чамаагийн сэтгэл нь байна, чамд бол хайртай байна. Угаасаа би анх хэлсэлээ чамааг анхаарал энэ яг л миний бодож явсан хүн байна гэж боддог байсан юм байна гэж хэлээд байгаа. За хоёрын цаашдаа чиний үзүүлж байгаа хүний чинь хийх дараагийн үйлдэл юу байх болоо тэр мэдээж их сонирхолтой чухал тийм үү. 2 дугаар их хөөрхөн романтик юм аа. Надад айгүй гоё эерэг энерги vibe эндээс бол авч байна.
За харъя. За би нэг сүлт гаргаж ирээд эхлээд шууд Oracle орхиод Tarot-оос эхэлчихье гэж бодлоо. Коко цаашаа ил та. За уучлаарай, яг бичлэг эзэн манай нохоо эрхлэх гээд байна. Хүлцэл өчий удахгүй. За байж. За уучлаарай. Өөрийг нь эрхлүүлсэн үгээд уурлаад байна. За тэгээд дараагийн үйлдэл нь юу байх вэ гэдгийг харъя. Яг энэ хүндрэх чийсэн. Хоёрын дунд одоогийн байдлаар асуудалтай байгаа. Ер нь бол асуудалтай байгаа харагдсан. Цаашдаа бол ерөөдөө хинтайгаа ярилцаж ойлголцоор харагдж байна л да. За хоёулаа нэг ярилцъя. Тэ ер нь бол юу болоод байгаа юм бэ? Цаашдаа гэр бүлийн харилцаа авч үлцээг бол хоёулаа хинтайгаа учир зүгөө ойлгох, учир зүгөө олцох ёстой гэсэн үйлдэлийг бол хийхээр харагдаж байна. Энэ нэг юм шүү. Хоёрдугаар сонсон хүмүүс бол нэг хитгэн хувь, 100%, 10-аас 20% ч юм уу эхнийд хүрэх харилцаатай байсан бол одоо нөхөр нь өөр эмэгтэй хүнтэй проблем үүсгэснээс болоод хоёрын дунд асуудал үүссэн. Хэдий хоёр биендээ хайртай ч гэсэндээ үүний улмаас нөхөр чинь найз залуу чинь те алдаа буруу зүйл хийснээ мэдээ маш их зовж шаналсан байна. Тэгээд нэг хэсэг тустай байсан боловч буцаж чамдаар бушуух шиг эрхийг өмнө хүсч байсан бол одоо бол хэрв одоо эндээс нэг 10-20% хууралтанд өртсөн үзүүлж байгаа хүн чинь чамаа хуурсан. Тэгээд тийм хүмүүсийн хоёр дугаар сонгосон бол тийм ээ чамааг өөр эмэгтэйтэй бол араар тавьсан байлаач алдаагаа ухамсарал зовж байгаа болохоор буцаж чамаас уучлалт гуйж ирээ дараагийн үйлдэл нь бол уучлаарэ. Ийм болохоор ингэсэн юм аа. Хоёлаа ингэж учраа олё. Надад нэг удаагийн боломж өгөөч гэдэг юм уу те жишээ авч ирж байгаа. Тэгээд үгүй бол те за ингээд ер нь бол ийм л байсан штэ. Тэгээд чи ч гэсэн өөр ийм байсан штэ гэдэг юм уу. Ингээд хоёр хүрэхэд бол нэгдэн ярилцсан чамлуу холбогдох нь хоёр тодорхой хэмжээгээр учир зүгөө олоод хэрвээ салтсан саранцсан ч байсан юм уу. Асуудалтай байсан чамаа хуурсан бол уучлалт гуйгаад өөрөө хүрээд ирнэ. Хэдий чамааг араар тавьсан бэ өөр хүүхэнтэй тэ өөр залуутай ч гэдэг юм уу орооцолтсон байсан ч гэсэндээ дараагийн тэр хүний хийх хамгийн чухал үйлс нь бол чамаас уучлалт гуйгаад ирэхээр нугасаа түрүүн хараадахад бол oh my god энийг хараа. Нэг хэсэгтээ бол ингээд өнөөдөртөө хэрэггүй гэж чамаас зүхтадаа бол энэ бол engagement-ийн ring буюу сүүн бөгж хоёр буцаад хосын харилцаа чинь цолттой хэвийн болно. Өөр эмэгтэй хүн сонирсан ч өөр ихтэй хүн сонирсан ч бай. Тэр бол тухайн үед төр зурих байх болно. Чамаас уучлалт гуйгаад ирэх болно. Энийг хараа. Beautiful. Юу гэж? Хоёр буцаад нийлнэ. Чи шархалсан зүр сэтгэн ангааж чаднаа. Тэгэхээр надад гайхалтай мэдээ байна. Ямар нэгэн зүйл хоёрын дунд тохиолдсон ч бай. Краш ч бай, гэсэн чи одоогийн хүн ч бай. Хоёр
буцаж нийлнэ. Чамайг тоохгүй ч юм уу өөр хүнээр нэг хэсэгтээс олж гомдоосон ч бай. Гэмшээд хүрээд ирэхэд байна. Чи бол number 1, чи бол номер 1, чи бол best нь байна. Чи өрсөлдөх ч авч чаднаа. Чи дийлдэшгүй байх нэ. Энэ бол үнэхээр гайхалтай мэдээ. Чиний шарсан зүрхийг бол буцаж идгээж өгнө, уучлахгүйгээд маш их бас хүчин чармаалт бол гарах юм байна. За тэгэхээр та бүхэндээ хэлэхэд бол санаа зовлтгүй угаасаа түрүү хэлсэндээ анхаарал чамааг бол хэрнөө. Яг л энэ хүүхэнтэй би суух мэн нэмэгдэл цорын ганц юм байна гэсэн мэдрэмжийг авч байсан гэж хэлээд байгаа. За 2 дугаарын хувьд бол гайхалтай. За 3 дугаарыг сонсон хүмүүс минь таарад уншлахдаа тавтай морил. За харцгаая. Өнгөрсөн чамааг чиний бодож байгаа хүн чамаа юу гэж боддог байсан бэ? Attraction, you attract romantic love. За энэ бол бас өнгөрсөнд бол чамайг хараад аимшигтай их татгцсан гэх юм уу? Энэ ямар сайхан хүүх юм бэ гэдэг юм. Энэ ямар гоё залуу вэ гэсэн нэлээд тийм маш их сэтгэл хүсэл тачаал тэмүүлэл байсан байна. Өнгөрсний одоо бодол санааг харуулад авч нь ер нь бол нэлээд хүчтэй, эрчимтэй мэдрэмжийг чамлуу авдаг, чамлуу татдаг, яг л соронзон мэд татдаг байсан юм байна. Тэгэхээр бол хэнийг чи үзүүлсэн бэ? Би дахин хэлээ те. Чамааг бол өнгөрсөнд бол маш их сонирхдаг, маш их татагддаг, магадгүй чи бүр галзуурладаг байсан ч байж магадгүй юм байна. Тэгээ чамлаа өөрөө ирэхгүй л ингээд татагдаад байдаг. Тэр мэдрэмжийн зүгээр 1-2 удаа уулзвал дайжгүй хүүх юм. 1-2 удаа уулзвал дайжгүй залуу, сонирхолтой залуу юу гэсэн мэдрэмж бол биш шүү. Тийм хүчтэй. Яг энэ одоо алдаж болохгүй хүн байна. Алдаж болохгүй эмхтэй байна гэсэн хүчтэй соронзон мэдрэмжийг өнгөрсөнд авч байсан мэн чиний бодож байгаа хүн хэнийг ч үзүүлсэн бай. Одоогийн санаа бодол мэдрэмж нь ямар вэ гэдгийг харъя. 3 дугаарынхны. Одоогийн байдлаар бол ерөөхдөө чамд хэрв чи найз залуугаа ч юм уу нөхрөө хосын харилцаатай хүнээ үзүүлж байгаа бол тойрын дунд хэрүүл маргаан үл ойлголцол зөрчилдөөн бол байна. Бас дээрэс нь энэ үүсдэг шалтгаан энэ хүн чинь маш их цаг завгүй ажилладаг. Чамд одоо өмнөшгөө романтик болзоонд уурах ч юм уу те цаг зав гарах багассан ажлаа номер 1 тавьдаг. Дээрс нь ажил төрөл нугасаа маш их байгаатай холбоотой. Үүний улмаас хоёрын дунд зөрчилдөөн үүсдэг харагдаж байна. Тийм болохоор чиний үзүүлж байгаа хүн чинь бол бид хоёрын одоогийн хэрүүл маргаантай байгаа, те асуудалтай байгаа зүйл мэн. Одоогийн миний маш их ажлын стресс ч юм уу, амьдралын ачаалал дээр илүү л дарамт үзүүлж байна. Цаашдын ирээдүйн хувьд бол сайжрын гэж бодохгүй байна. Тийм болохоор би зүгээр л уртх ажлаа хараад ямар уртх амьдралаа бодмоор байна гэсэн илүү бодолтой байна л да. Өмнөх нэг чамааг их сэтгэл гал халуун байдал тэр оргилсон дүл шиг мэдрэмж нь шулуухан хэлэхэд бол бүдгэрсэн харагдж байна. Галын дүл, лааны дүл бүхтэгтэй адилхан өмнөх шиг гал халуун байдлаа чамаас ер нь мэдрэхэ болж чамтай уулзаарал нэг хэрүүл маргаантай байдаг. Тэгэл маш их ядраал, ажил төрөлтэй ч юм ингээл амьдрал чинь маш их ингээд чиний хийх ёстой одоо их юухэнд хариуцлагууд байгаад байгаа шүү дээ тий. Үр хүүхдэд хийжээх ч юм уу ажиллаа бодоо ирвч доороо ажилтнтай ч юм уу компани ажилуулдаг ч байд юм уу гэр бүл эцэг гэхээгээл маш их ингээд ажлын ачаал, стресс, амьдралын ачаа байж болно. Тэрийг ерөнхийдөө
нуруунд дээрээ үүрч яваа байтал ингээд чамтай хэрлээ дан тэр хүнд илүү ингээд төвхтэй байгаад байна. Тийм болохоор цаг хугацаа өнгөрөхөд ямар хөө байх нь дээрдэх нь үгүй юу? Юу гэсэн харж бай. Тэр болтол би юу хийх ёстой гэх. Өөрхөн ажил амьдралаа бодоод урагшаа хараад явж ия гэсэн байр суурьтай байна. Тэгээд цаашдын харилцааны хувьд бол нэг дээрдэхгүй байхаа гэсэн бодол байна. Гэтэ яг чамтай бас ярилцаад үзвэл болж бүтгүй юм алга гэж бодож л да. Чамаг сэтгэл нь бүр 100% унтарч бөхөөгүй. За энэ хүнээс ерөөсөө бушуухан шиг холдъё болий. Энэ залуугаас ер нь болий. Ингээд сал ингээд дуусаа надад тэнхэл алга. Намайг их энэ хүнийг их сэтгэл алга гэсэн бас тийм зүйл алга. Чамаагийн сэтгэл нь тодорхой хэмжээгээр байна. Гол ганцхан юу вэ гэхээр чи юм стресс л ачаад л өгöd байгаа харагдаад байна. Тийм болохоор энэ хүнтэйгээ хостойгоо илүү удаан байх ч юм уу те үзүүлж байгаа хүнтэйгээ илүү харилцаагаа бат бөх байлгая гэж бодвол юу хийх хэрэгтэй вэ гэж сахиусуд мэн зөвлөж байна гэхээр ерөөсөө том хоёулаа хоёр нас бие төрсөн хүмүүс энд ярилцаад үз. Чамтай гэсэн ярилцаж ойлголцох хүч нь байна, чадал нь байна. Энэ одоогийн харилцаан дээрээ бууж өгөхийг хүсээгүй байна. Чамаг их орон зайн хിവэр байна. Гэхдээ өмнөх би хэлээд өмнөх шиг чи сэтгэл догтлуулахаа болчих чинь хүнийг өмнөх шиг гал халуун мэдрэмжиж өхөө болчих. Илүү л энэ хүнд илүү нуруунд дээр нь илүү нэмж хачаа өгöd байгаа юм шиг мэдрэмжийг энэ хүн чинь илүү их авч байна. Тийм болохоор хоёрын дунд үе үе хэрүүл маргаан болдог бол гайхаад байх зүйлгүй харагдаж байна. Гэхдээ энэ хүн амьдралынхаа балансыг, хосын харилцааны балансыг илүү төвчээртэй байлгах, илүү тэнцвэртэй байлгаж цаг хугацаа цаашдаа яаж өнгөрөх вэ гэдгийг харах сонирхолтой, хүлээсэн байдалтай харагдаж байна. Бас бууж өгөөгүй. Тэгтэл эргэлзээ байна. Эргэлзээ нь юу вэ гэхээр цаашдаа бид хоёрын харилцаа нэг их өөрчлөгдөхгүй байх та гэсэн бодол нэлээх бас давмгаалаад байна. Иймэрхүү дотоод зөрчилдөөний би олж харж байна. Тэгэхээр хэрв чамд өөр чинь буруу байна гэж бодож байвал чи бас үзүүлж байгаа хүнээс шалтгаалаад чи бас өөр дээр анхаараарай. Яагаад гэвэл ингэж ярьдаг штэ. Аваа босгоогүй байхад шаазга хаанаас суух вэ гэж ярьдаг да тий. Тэгээд юм болгон чиний зөв, юм болгон тэр хүний бас буруу байдгүй. Юу ямар ч хосын харилцаан дээр тийм байдгүй. Тодорхой хэмжээ чамд их баг хэмжээгээр буруу байдаг гэдгийг сайн анхаараарай. Энэ хоолойны сүнг маань арилахгүй л энэ. За тиймэрхүү байна. За хамгийн чухал юм нь юу вэ? Одоо 3 дугаарх юм байна. Чиний бодож байгаа хүний хийх дараагийн үйлдэл юу вэ гэдгийг харъя. Одоохон хоолойн ороод уул Монгол дээр даа хэдэн сар болцсон юмсан ингэ. Цаг агаарт нь дасчихгүй. Нэг бол ханаад дөрвөл, нэг бол хоолой өдөр. Нэг бол сайхан хөдөө гадаа явж борлож чарлал. Зя хари. Амьдрал сайхан байна. Very nice гэж байна. За тэр хүний чамаг их дараагийн үйлдэл юу байх вэ? 3 дугаарх юм байна. Харилцгаая. Oops. Oh shit. Яна уучлаарай жоо муухай болчихлээ. Заримдаа ингээд хүзэртэй амар орчдөг юм а тэгээд ингээд өөргөө мэдрэгчээр ингээд айгуу эмоцтой болно штэ цаадах чинь. Цааны би Oracle картаар жоохон тодруулж хараад гэй. Хоёр ер нь бол нэг хэсэгтээ ингээд хосын харилцаа хэрүүл маргаан чинь дуусахгүй ч юм уу те проблемтай байх юм бол яванда нэг хэсэгтээ
салж магадгүй харагдчих шүү. Юу нь салах зүйлүүд болохоор жишээ нь чи найз залгаа үзүүлж байгаа нэг хэсэгтээ нэг 7 хоног ч юм 14 хоног чамтай уулзахгүй, уцаа авахгүй, мессежгүй, чамайг зовоох гом хүлээлгэх зүйлүүд бол гарч ирэх нь байна. Нөхөрчин байвал нөхрөө үзүүлж байгаа бол бүр ингээд хэрүүл маргаан ингээд ажлын маш их ачаал ч юм амьдралын стресс төр чиний хэрүүл маргааныг тэсгүй бол масаа гэд гэрээсээ явчих те ийм зүйлүүдийг бол дараагийн үйлдэл хийхээр харагдаж байна. Дээрс нь хамгийн хэцүү зүйл нь шулуух хийлийн хоёрын бас хэрүүл маргаан үүсэх нөхцөл нь өмнө бас те нэг хуурм эхлэлтээс бас үүссэн байж болно. Ажилтай завгүй тэгж байгаа дээрээгээ тэсэн мөртлөө өөр юмхтэй хүнтэй орооцолсноос болоод чи мартаж чадахгүй гомдоо цаг үргэлж тоо маргалдах ч юм уу уулзахгүй байх хэрүүлийн зүйлүүд бас байгаад байсан бололтой үзэж байгаа хүмүүсээс хамаарат. За ирээдүйд хэрэг одоо чиний үзүүлж байгаа юм чинь тийм зүйл байгаагүй бол олон хүн үзэж байгаа болох би 2 3 4 гаргалгаа хэлнэ гэдгийг ойлгоорой. Ирээдүйд өөр хүнээс болж өмнө тоо эргэж хүүхнээс ч юм уу залуугаас болж хэрлэж байгаагүй хүмүүс бол зүгээр л тийм ажлын үйл ойлголцлоос болоод хоёр биентэйгээ хэрүүлтэй уралтай байх тиймэрхүү зүйлүүд гарах бол хэрв чиний үзүүлж байгаа хүн чинь өөр эмэгтэй хүн өөр залуутай орооцолсны улмаас чи гомдоод хэрүүл уралт хийгээд ингээд бууж өгдөг байсан бол энэ зүйл нь харамсалтай дахин үргэлжилж чиний сэтгэлийг зовоох чамааг хүлээлгэх иймэрхүү зүйлүүд бол гарах нь яг чаргагүй өөр хүнтэй уулзах ч юм уу те сонголт хийснээр янаг амрын холбоо үүсгэснээр чиний зүрх сэтгэлийн нэлээд шархлуулахаар харагдаж байна. Чамд хүлээлт зовлон шанал үүсэх нь энэ хүний хийх үйлдэл бол юу гэхээр сална гэж хэлэхгүй жишээ. Чамаас холбоогүй огт таслахгүй ч ерөөд бол хэдэн сардаа ч юм хэдэн 7 хоногтоор шидэн хоногт таг алга болох те өөр эмэгтэй хүнтэй уулзах, өөр залуутай уулзах, өөр эмэгтэй хүнтэй уулзах ч юм уу, өөр залуутай уулзаж явах гэх мэтлэн иймэрхүү сөрөг зүйлүүдийг харамсалтай хийхээр харагдаж байна. Гэхдээ чамааг сэтгэл зүрхэндээ мартахгүй байх болно. За тэгэхээр би юу нь бол өмнөх 1-2 дээр нэг зөвлөгөө бол өгөөгүй. Гэхдээ би энэ 3 дугаар дээр зөвлөгөө өгмөр байна. Яавал дээр вэ? Ийм байдлаас гарахын тулд харцгаая. Яавал дээр вэ? Доктортой харилцаатай баймар байна уу? Одоо хэд уулзсан залуугаа ч үгүй хүүхний гэсэн тэгээд өөр хүнд алдахгүй, өөрөөсөө үргээчгүй тогтоомор байвал ааш цангаа жоохон зөөлөөд өөрийнхөө илүү сэтгэлээ илчлээд үзэх хэрэгтэй. Жишээ нь би ч юм сайн байсан салмааргүй гэдэг хүмүүс бол хэд уулзсан хүнтэйсээ хоёуланд нь одоо тэгээ миний жоохон ааш цан юм байсан байж магадгүй ойлгох хичээгээч гэдэг гих зүйлүүдийг хийх хэрэгтэй. Юуны тохон төрхөө төвчээр алдаа салаад явчихгүй байх хэрэгтэй байна. Одоо нэг жишээ авал та зүгээр энэ дээр бол нөгөө нэг хитгэн уулзсан залуутайгаа ч юм хүүхэнтэйгээ байхад харилцаа нь асуудалтай байгалаа төвчгүй энэ бүтэхгүй харилцааг зас гэд болчи стандараа юу вэ ч гэх юм уу та ингээд яваад өгчгүй төвчээрийг зааж чадах юм бол харилцаа чинь сэрэх боломжтой гэсэн. Тэгэхээр юу хэрэгтэй вэ гэхээр төвчээртэй байх. Ууралж гомдож юуны тохон төрөгүй чатын, фейсбુક, инстаграм чи блоклж утасны дугаарыг блоклохын оронд ярилцаад үзээрэй. Тэгхийн бол одоогийн сөрөг одоо зүйлүүд дээр арга хэмжээ авч чадхаар байна. За ингээд энэ өнөөдрийн юм таарад уншлага мэрэгтүүлэн мань өөр өндөрлж байна. So please таалагдсан бол like, subscribe дарахаа бити мартаарай. Тэгэхээр би дахин хэлээ 3 дугаарах юм байна. Тэгэл өөрөө эгогоо дарч чадахгүй нөгөө хүнээ энэ гуйж ирэхгүй бол би юу ч хийхгүй гэсэн мөртлөө тэгээд юу ч хийхгүй байгаад их юм бол эцэцэд яах нь чийл хүлээгээл хаалганы гихтээ хизээ ороод ирэх юм бол хизээ над руу мессеж бичих юм бол хизээ над руу залгах юм бол гэж хүлээж ганхирч суусаар агаад юу чгүй хоцорхоор эрсдэл байна шүү гэдгийг анхаараарай. За ингээд та бүхэндээ ажлын амьдралын өндөр амжилт хүсье. Бүгдэнд чинь баярлалаа, баяртай.